Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгээс гэр бүлийн хүчирхийллүүлдэх гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ судалгааг 2021-с 2024 оны хагас жилийн байдлаар хийхэд энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсжээ. Эрүүгийн хууль 11-ийн 7-р зүйл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгас хэрцгий харьцсан, догшин авирлсан, тарчлаасан, тэтгэвэр тэтгэмж хуваарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялж шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Монгол улсад гэмтэргээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажилтдаг. Энэ зөвлөлд бол прокурорын байгууллагаас төлөөлөл орж прокурорын байгууллага нэгт хамтран ажилладаг. За үүнийг үндэслээд бол улсын ерхий прокурорын газарт гэмтэргээс төрчлөө сурсан сэргийлэх салбар дэд зөвлөл ажилтдаг. Энэ зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийл, хүүхдийн эсрэг гэмтэргийн асуудлын онцгойлон анхаарал 2024 онд авсрах тийм судалгааны ажлыг сурах судалгааны хүрээлэнгээс мөн улсын ерхий прокурорын газрын мэргэжлийн үндсэн хэлтсүүдтэйг хамтраад энэ судалгааны үр дүнг бол судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээр бол энэ төрлийн гэмт хэргийн зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, хаана их гараад байна, шалтгаан нөхцөл нь юу байна, охирж байгаа онцлог, үлдэж байгаа хүмүүсийн онцлог байдлыг судлахаас гадна энэ төрлийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийг бол тусгайлан судалсан. За судалгааны үр дүнд үндэслээд бол холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс санал босруулахаас гадна хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг бас боловсруулсан гаргаж тавьсан байгаа. За энэ хүрээнд энэ судалгааны үр дүнг Монгол улсад гэмтэргээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлээд мөн тус салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж гишүүн байгууллагуудад мэдээлсэн. Энэ хэмжээгээр бол мөн энэтэй зэрэгцээ судалгааны үр дүнд үндэслээд прокурорын байгууллагаас хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой санал боловсруулахдаа эдгээр асуудлыг бас тусгаж холбогдох хууль тогтоомжийг санаачлах эрх үе субъектүүдэд байгууллагуудад хүргүүлж ажилладаг ийм үр дүнтэй судалгааны үр дүнгээр бол оршиж байгаа. 2001-с 2024 оны хагас жилийн байдлаар нийт 839 хүнийг гэр бүлийн хүчирхийлүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Тухайлбал 2021 онд 174 хүнийг яллагдагчаар татаж байсан бол 2022 онд 402 болж 1.3 дахин 2023 онд 525 хүн болж 30.6%-аар өссөн дүнтэй байна. Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар 240 хүнийг 2025 оны 11 сарын байдлаар 447 хүнийг яллагдагчаар татжээ. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 45 орчим хувь нь гэмт хэргийг согтуугаар үлдсэн бол 26 орчим хувь нь урд нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүмүүс байна. За гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт 2025 он гарснаас хойш ямар байна вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй та. За прокурорын байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын байдлаар нийт 706 гэр бүлийн хүчирхийлүүлдэх гэмт хэрэгт хяналт тавь ажиллаж байна. За энэ өмнөх оны мөн үеэс бол 21.7%-аар өссөн дүнтэй байна. За энэ гэмтэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэмтэргийнхаа 76.7% нь бол ялгах төгөлтүүлж хэргийг шүүх шилжүүлж шийдвэрлүүлсэн байж байгаа. За одоогийн байдлаар бол 377 эрэгт хэрэг хүртэлтэй ажиллагаа явуулж 85 эрэгт бол мөрдөн эцэлтэй ажиллагаа явуулж байна. За энэ гэмтэргийн дийлэх үлдэж байгаа хэрэг нь бол эрүүгийн тусгай ангийн 11 дугаар зүйл заасан хүний эрүүл мэндэд хөнгө охир санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн гэмтэрг бол эзэлж байна. За энэ нь бол 60 орчим хувийг эзэлж байгаа. За мөн эрүүгийн тусгай ангийн 11 дугаар зүйл заасан гэр бүлийн хүчирхийлэл үлдэх гэмтэрг бол 30 орчим хувийг нь эзэлж байгаа нь бол дийлэх хувийг эзэлж байна. За энэ төрлийн гэмтэргийн улмаас бол оны эхэнд бол нийтдээ 560 орчим хүнийг хоригчоор тогтоосон байж байгаа. Үүний 5 орчим хувь нь бол нас төрөг хүүхдүүд байна. Тэгэхээр прокурорын байгууллагаас энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хохирогчийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр ер нь ямар оролцоотой ажилладаг юм бэ? Прокурорын байгууллага эрүүгийн хууль тогтоомжийг нийгмээр хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын үндсэн хууль заасан хүний үндсэн эрх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэл үүрэгтэй. За прокурор хяналтын чиглэл үүргээ хэрэгжүүлэх явцдаа
одоо эрүүг эрхийн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх хуулсны ашиг сонирхлыг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргийн ажилтдаг байж байгаа. За мөн одоо гэрүүлийн үчирхээлтэд тэмцэх тухай хуульд одоо салбарын одоо тухайн гэмтэрэгтэй тэмцэх чиг үүргийг бол тодорхойлж өгсөн байдаг. За энэ хуулийн 17 дугаар зөвлөлд прокурорын байгууллагын чиг үүргийг бол тодорхойлсон. За прокурор энэ хууль заасны дагуу гэрүүлийн үчирхийлүүлэх гэмтэргийн улмаас амь нас хохирсон одоо гэмт тохиолдол бүрийг одоо судалж дүгнэн одоо шалтгаан нөхцөлийг нь тогтоож холбогдох байгууллага албан тушаалтанд бол мэдээлэл хөрвүүлж бэлтгэж тооцсон үйл ажилладаг байгаа. За мөн түүнчлэн гэрүүлийн үчирхийлүүлэх гэмтэргийн одоо нөхцөл байдлыг бол тогтмол судалтын шинжилгээ хийж цаашид авч харжуулах арга хэмжээг тодорхойлон Монгол улсад гэмтрээс урьсан сэргийлэх зөвлөлд бол одоо тодорхой саналыг гаргаж шийдвэрлүүлж ажилладаг. Мөн одоо прокурорын байгууллага дангаараа болон одоо бусад салбар байгууллагууд болох эрүүл мэндтэй боловсрол, ихтэй сургуулиуд, мөн одоо хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад та хамтран одоо иргэд оюутны сурагчид та эдгээр иргэдэд бол одоо гэмтрээс урьсан сэргийлэхтэй энэ төрлийн гэмтрээс урьсан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч яриа таниулахыг бол тогтмол хийж ажилладаг байгаа. Нэгж прокурорын газрууд гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа газартаа шалгалт судалгаа хийх, уулзалт хилцүүлэг зохион байгуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байна.